Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 3 сарын 21-ний өдөр манай Тэнжин хотод нэмэх 5 градустай гадаа гой дулаарч эхэлж байна. За тэгээ энэ болохоор манай хотхон дотор сакура ургацсан айгүй гой харагдаж байгааз. За тэгээ өнөөдөр бид өөрөө Тэнжин хотоос Нанжин хот руу нүүж байгаа. За урд нь бид дөрөв чинь Чанша хотод амьдардаг гэсэн 4-5 жил. Тэгээ Чанша хотоос Тэнжин хот руу нүүж ирсэн. Тэгээ Тэнжин хотод 5-6 жил амьдарсан. За тэгээ өнөөдөр Тэнжин хотоос Нанжин хот руу нүүж байна. За тэгээ бид дөрөв яагаад Нанжин хот руу нүүж байгаа вэ гэхээр манай нөхөр 0-6 насны бага насны хүүхдүүдийн усан сэлтийн мэрэгжлийн багш байгаа. Тэгээд хичээлээ хятад хэл, англи хэл дээр ордог. 10 жил одоо энэ чиглэлээр багш хийсэн маш мундаг багш байгаа. Тэгээд Нанжин хотын усан сэлтийн газар манай нөхрийг урьсан. Манад ирж ажиллаач гэж урьсан байгаа. Тэгээд бид шийдвэрээ гаргаад Нанжин хот руу одоо нүүж байна. Тэгээ Нанжингийн цаг агаарыг харсан чинь нэмэх 20 градустай лээ. Гадаа гой дулаахан байлээ. Тэгээ бид үрчин урд нь Чанша хотод амьдардаг байсан болохоор Чанша Нанжингийн цаг агаар уур амьсгал ер нь адилхан. За тэгээ Нанжиндаа очиод байраа үзнэ. За тэгээд байраа тохижуулна. Бас 2 хүүхдийн сургууль цэцэрлэгийг хаана гэд маш их ажилтай байгаа. За тэгээд дараагийн рилээр би таатай гой бичлэгүүд оруулна. За тэгээ баяртай. Bye bye.